За сайн байцгаана уу. За 8 дугаар ангийн гэрийн даалгавар 17 давхар тэнцэтгэл биш гэсэн сэдвийн бодлогоудаа тайлбарлаж өгье. За гэрийн даалгаврын 2 дахь бодлого байна. За тоон шолооноор тэмдэглэгдсэн цэгүүдийн олонлогыг давхар тэнцэтгэл биш хэлбэрээр бичээрэй гэж байгаа. За тэгэхээр бид нарт болохоор тоон шолоонд дүрслэгдсэн тийм үү. За яг вэ гэхээр одоо энэ завсраас дурын нэг x гэсэн тоо байгаа гэсэн. X гэсэн тоо байгаа. За тэгээд энд 3 баруун тал нь 6 гэсэн тоо оршиж. За 3 тал болохоор будагдаг учраас 3-аас эрс их гэсэн үг. За 6 болохоор будагдсан учраас их буюу бага буюу тэнцүү гэсэн үг. За энийг одоо тоон завсраар бичих юм бол x харьяалан 3-аас 6-ын хооронд. За будагдсан тал нь бол дөрвөлжин, будагдаг тал нь дугуй халтаар тэмдэглэгдэнэ. За үүний ижлэр v болохоор за энэ хоёрын хооронд нэг x гэсэн тоо байна. За зүүн тал нь хасаг 8, хасаг 3. За хоёулаа будагдсан учраас их буюу тэнцүү, бага буюу тэнцүү. За тэгээд тоон завсраар x харьяалагдах нь хасаг 8-аас хасаг 3-ын хооронд. За хоёулаа будагдсан учраас дөрвөлжин халтаар тэмдэглэгдэнэ. За дараагийн бодол давхар тэнцэтгэл бишийг бодорой гэж. За эхлээд багшны нэг хоёр аргаар бодож өгье. За яг ихээр хоёроор үржүүлсэн байгаа энэ хоёрын хооронд үржүүр байгаа гэсэн. Хаалт хоёрын хооронд тий. За тэгээд тэнцэтгэл бишийн хоёр талыг багш нь хоёр хуваагаад өгье. За хуваахан 2. За үржих нь за энэ зөвхөн x дээр нэмэх нь 3 үлдэн шүү дээ тий. За тэгээд их буюу тэнцүү 4-ийг хуваахан 2. За энэ тал нь 7 их x дээр нэмэх нь 3. За их буюу тэнцүү 2 болно. За одоо зөвхөн x үлдэхийн тулд энэ нэмхэн 3 гэж байгаа учраас хоёр талаас 3-ыг зэрэг яах вэ? Хасч өгнө гэсэн үг. Ургуу үйлдэлүүд хийж байгаа. За тэгэхээр 7-оос хасхан 3. За их x. За тэгээд их буюу тэнцүү 2-оос хасхан 3. За эндээс 7-оос 3-ыг хасаад бол 4. За их x. За их буюу тэнцүү хассан 1 гэж. За ингээд нэг аргаар бол бодож болно. За энийг болохоор одоо тоон шолоонд тэмдэглэх юм бол тий. За тоон шолоон зорлоо. За энэ өгдсөн тоонууд бол хамгийн багыг тэмдэглэнэ эхлээд хасаг 1. За хасаг 1 бол будагдах юм байна. За тэгээд 4. За 4 бол будагдахгүй. За тэгэхээр энэ хоёрын хооронд орших бүх тоонууд бол шийд болох нэ гэсэн үг. За энийг одоо тоон шолооноор болохоор тоон завсраар бол x харьяалагдах нь хасаг 1-ээс 4-ийн хооронд. За энэ бол будагдаг учраас дугуй хаалт, ийм будагдсан учраас дөрвөлжин халтаар тэмдэглэгдэн гэсэн үг. За одоо хоёр дахь арга. За хоёр дахь арга бол за энийг бол хаалт задлж бодож байна. Жишээ нь одоо юу гэхээр 14 их за энэ хоёрыг үржүүлэх юм бол 2x. За нэмэх нь за одоо 2-оор 3-ыг үржүүлэх юм бол 6. За тэгээд энэ бол их буюу тэнцүү 4. За одоо хоёр талаас 6-г яах вэ? Хасч өгнө гэсэн үг энэ. Тэ? Нэмхэн 6 гэж аваад болохоор хоёр талаас 6 хасч өгье. За их 2x. За их буюу тэнцүү 4-өөс хасах нь 6. За энэ талд бол 8 их 2x их буюу тэнцүү хасах 2. Одоо хоёр талыг зэрэг 2 хувааж өгье. За энэ хооронд үржүүлж аваа учраас тэ. За тэгвэл 8-ыг хуваах нь 2 их x. За их буюу тэнцүү хасах 2-ыг хуваах нь 2. За гэдгээс бол 4 их x. За их буюу тэнцүү хасах 1. За тэгэхээр адилхан гарч байгаа үз. За ингээд хоёр аргаар бол аль нэрч болж болно гэсэн үг. За 5 дугаар бодол. Тэгшүүнцэгтийн тал байна 16 см квадратаас багагүй 25 см квадратаас бага бол x-ийн хамгийн их байх хамгийн бага бүхэлдгийг олгороо гэж. За тэгвэл энэ тэгшүүнцэгтийн одоо энэ бол урт. За энэ өргөн. За тэгвэл периметрийг яаж болох вэ? Периметр гэдэг маань урт ба өргөнийг нэмээд 2-оор үржүүлэх хэрэгтэй тийм үү? За одоо энэ илэрхийлэл маань за бодлогын нөхцлөөр бол энэ периметр тийм үү? За периметр нь 16 см-ээс багагүй гэж авах болохоор их буюу тэнцүү гэсэн үг. За 25 см квадратаас бол бага гэж. Тэгэхээр зөвхөн энд багын тэмдэг бичин гэсэн үг. Тэ? За тэгээд 9 баг 25 гэдэг. За одоо энэ тэнцэтгэл бишийг бодно гэсэн үг.
За өмнөхтэй адилаар багш хаалт задлаа утгах. За 16 энэ хоёрыг үржүүлээ 2x. За энэ хоёрыг үржүүлээ нэмхэн 16. За баг 25 тий. За одоо хоёр талаас 16 хасч өгнө. За их хоёр тэнцүү 2x. За 25-аас хасах нь 16. За энэ тал нь бол 0 болох юм байна. 2x баг хоёр тэнцүү 9 тий. За хоёр талын одоо 2 хувааж өгье. За 0-ыг хуваах нь 2 баг хоёр тэнцүү x. За их хоёр тэнцүү 9-ийг хуваах нь 2. За тэгээд 0 их хоёр тэнцүү x. За их хоёр тэнцүү 4.5. Энэ тэнцүү биш. Эрс их штэ тий. За энд багш нь бол ямаа алдаа гаргасан бэхээр энд тэнцүү их хоёр тэнцүү биш байх юм штэ тий. За одоо за энэ бол эрс баг гэж байгаа. За тэгэхээр ийм байх юм бол x-ийн хамгийн их утга нь за 0-оос их одоо хамгийн бага утга нь x-ийн хамгийн бага утга. Одоо x 0 байж болохгүй. Яагаад гэвэл энэ бол нэг урт учраас тий. Тэгэхээр хамгийн бага утга нь за хамгийн бага бүхэл утга тий. За хамгийн бага бүхэл утга. За тэгээд энд бол x тэнцүү 1 гэсэн үг. За 0 бол байж болохгүй учраас тий. За одоо хамгийн их утга. За байж болох хамгийн за их бүхэл утга. За тэгвэл хамгийн их бүхэл утга нь за 4.5-аас эрс бага гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн их нь бол 4 гэсэн үг. 4.5-аас бага хамгийн бүхэлтэй бол 4. За тэгэхээр хамгийн бага утга нь хамгийн их утга нь 4 гэж гарлаа гэсэн үг. За дараагийн бол за ингэж гэрийн даалгавар 17 юм бодлоход ингэ бодогдлоо. За баярлалаа.